1-р Тесалоник 1-р бүлэг. Паул, Силван болон Тимот нараас эцэг бурхан ба эзэн Есүс Христ доторх Тесалоникчуудын чуулганд нэгүүлсэл ба амар тайван та нарт байх болтугай. Бид та бүгдийн төлөө бурханд үргэлж талархал өргөдөг. Ингэхдээ та нарыг залбиралдаа дурсан. Бид өөрсдийн бурхан ба эцгийн өмнө эзэн Есүс Христэд итгэх та нарын итгэлийн үйл хайрын хөдөлмөр хийгээд найдварын тууштай байдлыг чинь байнга сандаг. Бурханаар хайрлагдсан ах дүү нараа, та нарын сонгогдсныг бид мэддэг. Учир нь бидний сайн мэдээ та нарт зөвхөн үгээр очиагүй, мөн хүч ба ариун сүнс дотор бүрэн баталгаагаар очсон юм. Тэрчлэн бид та нарын төлөө дунд чинь ямар байсныг та нар мэднэ. Бас та нар үлэмж зовлон гамчиг дотор ариун сүнсний баяр хөөртэйгээр үгийг хүлээж аван биднийг болон эзнийг дуурайгчд болсон. Ингэж та нар Македон болон Ахай дахь бүх итгэгчдэд үлгэр дуурайл болов. Учир нь эзний үг та нараас гарч зөвхөн Македон болон Ахайд ч сонсогдсон төдийгүй бурханд итгэсэн та нарын итгэл хаа сайгүй тарсан билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга. Учир нь тэд өөрсдөө та нарын дунд бид хэрхэн орсныг болон амьд ба үнэн бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн шүтээнүүдээс эргэж бурханд хандсан тухай ирэх уур хилэнгээс биднийг гэтлэгдэг Есүсийг тэр үхэгсдээс амьлуулсан бөгөөд түүний хүүг Тэнгэрээс ирхийг хүлээх тухай мэдүүлэв.